Цаана цэникийн channel тавтамаар шинэ сартаа үеийн мэндийг хүргэе бүгдэнд нь саяхан өчигдөр байна уу? Шинэ сартаасан. Тэгээд яг хавтаа бол шинэ сартаа үеэр би маш том нэгэн зүйлтэйгээ нүүр тулгараад тэгээд түүний араас амьдралаасаа ямар нэгэн зүйлийг ерөнхийдөө тавьж явуулж гаргасан байгаа. Яг энэ сэдв зөвхөн надад гэлтгүүгээр өөр бусад хүмүүстээс тохиолдсон гэж санагдсан. Тэгэхээр энэ удаагийн уншлага маань таны яг энэ цаг мөчид яг энэ бичлэгийг үзэж байгаа цаг мөчид шүү. Энэ бичлэг хийгдэж байгаа цаг мөч биш. Харин энэ бичлэгийг үзэж байгаа таны энэ цаг мөчид таны амьдралаас хувийн амьдрал байж болно. Харилцаа гэсэн үг шүү дээ. Найз нөхөд, гэр бүлийн хүн, эсвэл хайр дурлалынхаа хүн эсвэл амьдралынхаа материаллык буюу биет бодит ертөнцөөсөө ямар нэг юм алдаж гисэн ч юм уу. Ерөнхийдөө ямар нэгэн өөрийн тань сэтгэл зүрхэнд ач холбогдол бүхий зүйлээ алдсан тухай уншлага байх болно. Яагаад алдсан? Ер нь яагаад тэр зүйл таны амьдралд орж ирсэн? За тэгээд яагаад бас тэр зүйлээ ингэж алдаж гээж эсвэл танаас хүн булаагаад авсан байж болно. За эсвэл та өөрөө санаамсаргүйгээр алдсан байж болно. За хэрвээ харилцаа хүн хоорондын харилцаа муудалцаад хүмүүс хоорондоо салж сарнсан бол бас яагаад тиймэрхүү солилт болвоо гэх зэрэг юуны ч талаар байж болно. Энэ холбоо үүсгэсэн байсан зүйл маань яагаад салж сарнсан бэ гэдэг ямар учиртай юм бэ хэдүүлээ уншлагынхаа асуултыг ерөнхийдөө хязгаарлахгүйгээр яг энэ нөхцөл байдалтай холбоотойгоор ертөнцөөс таны сахиусан тэнгэрүүдээс за өвөг дээдсүүдээс таны хамгаалагчдаас бид ингээд харж чадахгүй байгаа гас бүр илүү өөр хэмжээстэд оршиж байгаа мэдээллийн орон зайгаас хэдүүлээ асууж мэдээлэл авцгаая. Бид нар яг юу ухамсарлаж магадгүй ойлгох ёстой зүйлээ яг ингээд ойлгоход төгжөөс бүхий яг юм дутагдж байгаа зүйлээ хэдүүлээ ерөнхийдөө энэ уншлагаар олж мэднэ гэсэн үг. Тэгээд энэ бичлэг нь татагдж байгаа энэ бичлэгийг үзэхэд танд маш хүчтэй мэдрэмж өгч байгаа тиймэрхүү хүмүүст зориулсан уншлага гэсэн үг. За тэгээд олон юм уншаад явах уу? Ямартач би хүзрүүдэд холж байна. 4 хүзэр гаргаад ирсэн. Дээрэс нь би шинэ хүзрүүдэд олсон. Тэр шинэ хүзрүүдээр уншлагаа их чинь. Тэгээд энэ удаад яг хүзрүүдийнхаа нүүр дүр төрхийг тусад нь авахгүйгээр ерөнхийдөө та бүхэнтэйгээ яг энэ нэг бичлэгээрээ нэг камераараа харуулад явчих гэж бодож байна. Тэгээд Монголд ийм хүзрийн мэрэг үздэг хүмүүс маань яг л нэгэн хэлбэрийн нэг юм стилэндээ хит автагдаад яг тэрийгэ өсөж шаардаад байдаг. Гэхдээ уучлаарай би бол бэгмэртэн яг юм мэргийн хүзэр хийж байгаа уран бүтээлч гэхүү хүний хувьд яг өөрийнхөө яг энэ уран бүтээлээ буюу энэ дамжуулж байгаа мессеж хүргэж байгаа гэдгийг бас сануулъя. Бас дээрэс нь тэр нэгэн хэвийн тогтцсон байгаа хэлбэрээс ерөнхийдөө шинэ зүйлсэл болох нээлттэй хандаасай гэж ерөнхийдөө хүсэж байна. За хэдүүлээ уншлага тайлбараа эхлүүлцгээе. Би бүх хүзрүүдээ гаргаад ирлээ. 4 төрлийн өөр хүзрээс хүзрүүд гаргаад ирсэн байгаа. Мэдээж
ямар нэгэн уучлаарай ингээд нэгний харанхуй карт болохоор харагдахгүй ч магадгүй. Угаасаа юм харанхуй карт шүү. Ер нь бол ийм харанхууд бясалгаад сууж байгаа хүний дүр зурагтай. Four of Swords буюу монголоор нүгдгийг мэдэхгүй нуучлаарай. Ямар тач харанхууд тухай болоо суудсан байгаа. Бясалгаад сууж байгаа хүн байна л да. Тэгээд би махатын хувьд бол маш хүчтэй. Тэгтээ магадгүй маш их хөдөлмөрлөж одоо тэр газар очиод сууж байгаа хүний дур зураг харагдаж байна. Миний бодлоор тухайн нөхцөл байдал ямар нэгэн зүйлээ алдсан, ямар нэгэн зүйлээ салсан энэ нөхцөл байдал таны энэ амьдралын үгийн одоо төрөлхийн тэр одоо зорилго сүнсний өгөгдөл төвчээртэй, тууштай, хүчтэй, зоригтой, дархлаатай байх тийм сүнсний тавилангхүү замтай болохоор тэр одоо яг л сүнснийхаа зорилгынхаа биелүүлэхийн дагуу саяны салалтын нөхцөл байдал, алдагдлын нөхцөл байдал угаасаа болох ёстой зүйл байсан гэдг нь харагдаж байна. Тэгээд та маш их одоо зүйлийг туулж ирээд хин бүх юм хизээ дуусах юм бэ те? Энэ бүх одоо нэг юм унаад байгаа ч юм шиг, алдаад байгаа ч юм шиг, бүтлгүүтээд байгаа ч юм шиг нэг л болж өгөхгүй. Хүмүүс нэг л юм аз жаргалтай ч юм уу, нэг л юм амжилттай хамаг юм сайхан болж үтэл тэнгуут таны л болохоор амьдралд нэг л юм одоо чаленжтай те? Одоо таны өмнө дандаа л амьдралд чинь ямар нэгэн юм асуудал гэхүү нэг юм даваа байж идэг те. Тэр бүх юмдаа ингээд магадгүй түүртэд эсвэл сэтгэлээр унаад эсвэл гутраад эсвэл өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад гэхдээ энэ бол хүн болгоны амьдралын туулалт зам яг л таних шиг адилхан хүн болгон дор дороо туулах замтай хүн болгон дор дороо давах даваануудтай байдаг. Яг юм сошиал медиа хөгжсөн энэ цаг үед амьдарч байхад хүмүүс судалгаагаасаа яг тэр сайхан дүр төрх амжилтын дүр төрхийг хит их говьулж бусдад харуулдаг. Ягаад гэвэл тэд нар одоо тэгж харуулж байгаа нь өөрийнх нь тэр дотор байгаа хэцүү байгаа мэдрэмж, хоосон байгаа дутуу байгаа мэдрэмжийг нь төрхийн хугацаанд ерөнхийдөө сатааруулаад өөрсдийг нь тайвшруулдаг болохоор тэр тусмаа ерөнхийдөө бусдад гайхуулдаг гэж хэлж болно. Тэгэхээр та бол өөрийгөө ерөөсөө тэр хүмүүстэй харьцуулаад авах хэрэг байхгүй. Хэрэг үнэхээр тэр хүмүүстэй гэж сайхан амьдралаар амьдарч байгаа ч гэсэн нэр үнэхээр харьцуулаад авах хэрэггүй. Ягаад гэвэл тэр хүн өөрийнхөө үлийн үрээрээ амьдарч байгаа, өөрийнхөө тавилангаараа, өөрийнхөө удмынхаа тэр өгөгдлөөр зураглалаар амьдарч байгаа. Та ч гэсэн яг л өөрт өгөгдсөн амьдралынхаа зургаараа амьдарч тэр туулах хэвээр даваануудыг туулаад явж байгаа. Энэ бол угаасаа амьдралын мөн чанар хүн болж төрөөд одоо алхаж сурахад эхлээд хүүхэд бүдэрч ундаг шиг бид нар одоо хүртэлтэй хэдийгээр том хүн гэж ярьж байгаа боловч суралцах зүйлс бол огт дуусаагүй, давах даваанууд дуусахгүй. Энэ бол угаасаа таны төрсөн одоо энэ хорвоод мэндэлсэн сүнсний чинь бараг юм хүсэл гэж ойлгож байна. Тэгэл энэ талаар маш олон судар, маш олон сүнслэг хогтгон, оршихуй, за тэгээ шашиндын талаар ерөнхийдөө хүмүүст ойлгуулах гэсэн талаар янзан өөр бүрийн өнцгөөс тайлбарлаж байдаг. Миний ч гэсэн одоо энэ тайлбарлаж байгаа юм бол зөвхөн нэг л одоо энгийн ойлгомжтой байхаар хэлж байгаа нэгэн мессеж ирж байна. Бусад хүмүүсээс бол яалтчгүй маш юм өөр мэдрэмжтэй байдаг хүмүүс энэ бичлэгийг үзэж байна. Нэг тийм түгээмэл байгаад байдаггүй. За түгээмэл гэдэг нь юу гэлж байгаа вэ гэхлээр ингээд ямар нэгэн корпорацид ч юм уу, за эсвэл улсад ч юм уу те ямар нэгэн юм ажил хийгээд тэрэндээ сэтгэл хангалуун гэр бүлтэй болоод хүүхдүүд гаргаад хүүхдүүдэд харж баясаад гэх мэтийн айгуу тийм энгийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс бол одоо их
ихэнх хувийг эзэлдэг бол таны хувьд бол та яалтчгүй бусад хүмүүсээс маш юм өөр мэдрэмжтэй байдаг дотроо бусад хүмүүс ч гэсэн тэр өөр байгааг чинь мэдрээд магадгүй та нэг олон найз нөхөдтэй биш ч юм уу эсвэл одоо танилын хүрээ өргөн байж болно л доо. Гэхдээ л ер нь таныг таньдаг мэддэг хүмүүс чинь ер нь нэг өөр төрлийн хүн шүү гэдгийг чинь бас мэддэг. Тийм төрлийн хүн байх нэ. Тэгэд энийг ерөнхийдөө аль болох эртхэн ингээд ойлгож ухаарж аваад гоё эзэм болж эзэмших хэрэгтэй. Одоо өөрийнхөө нэг юм өөр байгаа зан чанар, мөн чанар те бусдаас онцгой содон магадгүй гажигч гэж одоо бусад хүмүүс зарим хүмүүс бодож иж магадгүй энэ жоохон юм сонин те ёётооч гэж бодож магадгүй нэг юм өөр төрлийн ялцчгүй хүн байгаа даа л да. Гэхдээ нэг бусад хүмүүс яаж харах, бусад хүмүүс хүлээж авах нь зөвшөөрнө тэр бол хамаагүй. Та өөрөө өөрийгөө өөр гэдгээ өөрөөр нь хайрлах хэрэгтэй. Өөр байгаагаар нь өөрийгөө хайрлах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө одоо энэ нэг салсан алдагдсан зүйл маань яг л юм хоёр мэдрэмжийг алдахаас өмнөх тэр мэдрэмжийг ярих юм бол бүтчих юм шиг бүтэж магадгүй юм шиг тэ танд үрд байх юм шиг эсвэл та хизээ нэгэн цагт танаас холдохыг нь ерөнхийдөө өөрөө дотроо мэдэрч байсан зүйл байх нэ. Энэ нь юу гэлтгэж байна вэ гэхлээр цаг хугацаа бол яг бидний одоо энэ хэмжээстэд оршдог юм шиг биднэрт санагдаж байгаа боловч яг өндөр хэмжээст бол цаг хугацаа байдаггүй. Тэгэхээр таны сүнс тэр өндөр хэмжээстэд байгаа одоо дээд бие гэж хэлж болох юм байна. Тэр зүйл нь ерөнхийдөө таны сүнслэг оршихуйчин гэж хэлж болно. Хизээ нэгэн цагт би энэ зүйлийг алднаа гэдгээ ерөнхийдөө мэдчихсэн, аль хэдийн харцаа, аль хэдийн туулсан мэдэржсэн учраас ерөнхийдөө тэр юм хоёрдсон мэдрэмж танд бол анханасаа төрж байсан. За чинь ингээд хүн дээр яриад үзэх юм бол би энэ хүнтэй хизээ нэгэн цагт салах байхдаа ч юм уу, энэ хүнтэй хизээ нэгэн цагт найзлахаа болох байхдаа ч гэдэг юм уу. За эсвэл ямар нэг эд зүйл алдсан бол би энэ зүйлийг хэрдийгээр одоо надад яг өнөөдөр байгаа ч гэсэн би энийг одоо маргааш ч юм уу эсвэл хизээ мэдэхгүй 10 хоног хэдэн сарын дараа би алдчих магадгүй гэдэг нэг тийм алдагдлынхаа мэдрэмжийг та бол өмнө нь авч ирсэн байх нэ. Гэхдээ тэр мэдрэмжийг яг ямар мэдрэмж гэдгийг бас мэдээж тодорхойлж чадаагүй. Зүгээр юм айдсын алдчихгүй гэсэн айдс юм шиг эсвэл ингээд үнэхээр ирээдүг мэдрээд зүгнүүд за би энийг алдах юм байна да гэд мэдрээд байгаа юм шиг ерөнхийдөө тийм маш тодорхойгүй маш юм тодорхойгүй одоо нэг юм гүйхэн хөө одоо нэгхэн хөө зөөлөн маш нарийнхан мэдрэмж танд бол төрж байсан байна. Хэдүүлээ дараачихаа хүзрийн уншлага руу орцгоё. Тэгээд миний бодлоор яг энэ гаргаж ирсэн 4 төрлийн хүзрээс бол хамгийн сонирхолтой хамгийн чухал мессежүүдийг авчирсан хүзрүүд гэж би бодсон. Мэдээж бол та сэтгэлээр одоо унаж энэ зүйл алдагдсанд тэр хүмүүнээс салсандаа ч юм уу те ямар нэгэн зүйл амьдралаас чинь одоо гарч байгаад шаналж байна. Сэтгэл зүрхээрээ нэг юм гутрал хөө нэг юм эсвэл сэтгэлээр унах те магадгүй тэр хүндээ эсвэл сэтгэлээр унах ч юм уу эсвэл өөртөө сэтгэлээр унах те нэг юм шаналл. Тэгтээ зөөлөн шаналл нэг тийм хүчтэй хашгирмаар одоо яам уурлаж уцаарламар төрлийн ийм галтай шаналл гэхээс илүү маш юм усан хэлбэрийн шаналл буюу үл гад байгаа юм шиг үлж чадахгүй байгаа юм шиг за эсвэл одоо үлж чадахгүй маа гэхэд дараа нь яг тэр нулимсыг гаргаж болох момент бас танд ирэх бах ирэхгүй ч магадгүй ямар тач нэг юм зөөлөн гуниг бол байна. Гэхдээ нөгөө талаасаа бас энэ гунигийг даваад амьдрал үргэлжлэхийг бас та мэдж байгаа.
За тэгээд хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Саний үйл явдал бол нэг юм таны амьдралын нэгэн хэсгийн нэг юм чекпоинт буюу очих ёстой нэг юм зам, очих ёстой нэг цэгийн яг л юм тамга шиг чухал одоо нэгэн бас төгсгөлийг магадгүй эхлэлийг бүртгэсэн нэг цэг байна. Хэдийгээр энэ болсон зүйл маш гинтийн төлөвлөөгүйгээр салж сарнсан, алдагдсан, гээгдсэн нөхцөл байдал байсан боловч энэ бол угаасаа л яг юм гинтийн байдлаар хурж ирж, гинтийн байдлаар үйл явдал нь тохиож, гинтл болоод өнгөрсөн зүйл анханасаа байсан учиртай таныг магадгүй одоо хүртэл энэ яг одоогийн цэг хүртлэх өөрийн чинь хэр хол явж ирсэн бэ? Хэр сургамж авч, хэр их ухаарл авч, ухамсарлаж сүнсний сэргэлтэй магадгүй ингэж одоо дээшлүүлж өөрийнхөө алдаа дутагдлуудыг засаж өөртөө өөрчлөлт авчирч чадсан гэх мэт нэгэн одоо үеийн шалгалт шүүлэг мэт маш ач холбогдолтой сүнслэг талаасаа маш ач холбогдолтой нэгэн юм цэг чекпоинт гэдэг шүү дээ. Нэг юм шалгалт шүүлгийн чухал үе байсан юм байна. Эцэг талаас маш оролцоотой. Эцэг эрэгтэй за эсвэл аавын тань удмын талаас маш их оролцоотой үйл явдал болсон байна. Магадгүй та өөрөө эрэгтэй хүн эсвэл та эмэгтэй бол таны амьдрал дах эрэгтэй хүмүүс буюу таны өөрийн бас эрэгтэйлэг энергитэй маш их ач холбогдол бүхий үйл явдал болсон байна. Энэ нь ингээд бас ухаарах ёстой хүмүүс нь өөрөөсдийнхоороо мэдээж нөхцөл байдал нь өөр болохоор өөрөөсдийнхоороо ойлгоорой. Тиймэрхүү ч эцгийн талаас эцгийн эрх гэдэг зүйлтэй маш их холбоотой эрэгтэйлэг энерги аавын талын удам өгсаа гэх мэт зүйлстэй маш их холбоотой мессеж, сургамж, шалгалт шүүлэг юм байсан шүү гэдгийг. За тэгээд энэ бүгдийн дараа та амьдралыг нэгэн тийм өөр нүдээр харж өөр энергиэр ажиллаа бүтээх, магадгүй шинэ ажил бүтээх, шинэ прожект ч юм уу шинэ бизнесийн санаа орж ирэх. За эсвэл амьдралдаа зүгээр л өөрийнхөө цаг завыг өнгөрүүлж байгаа, өрнүүлж байгаа, энерги зарцуулж байгаа тэр үйл хэргийн энергийн зарцуулалт дээр та арай өөрийгөө тэр энерги зарцуулахыг одоо эхлэх тийм шинэ зүйлийн эхлэл гэж хэлж болно. Тэр одоо тэр энерги өөрөөр хуваарлаж, энергийг өөрөөр зарцуулах тэр хандлага гэх үү? Ерөнхийдөө таны бодсон бодоогүй төлөвлөөгүй цаанаасаа орж ирнэ. Магадгүй аль хэдийн ороод ирсэн байгаа. За тэгээд мэдээч бол дахиад аавтай, сэтгэл зүйтэй, сэтгэл санаа, эмоцтой холбоотой хүзраас гарч ирсэн энэ хар хунгийн хүзэр буюу Father of Cups гэдэг хүзэр гарч ирсэн. Энэ бол таны бас өөрийн чинь сэтгэл санаа, сэтгэл зүгээ яг юм тогтвортой, мундаг одоо ийм тогтвортой сэтгэл зүгээ маш лаг авч чадаагүй улмаас танд яг энийг суралцаач, энийг тогтоогооч, энийг барилдуулж бит болгооч гэдэг одоо мессежтэй сургамжтай бас дээрээс нь шаардлага тавьж гинэ гэж ойлгож болно. Таны сүнс өөртөө шаардлага тавьж байгаа гэж ойлгож болно. Таны өвөг дээдс танд шаардлага тавьж гинэ гэж ойлгож болно. Чи заавалчгүй энэ алдсан зүйлээсээ ямар нэгэн сэтгэл зүйн хамааралтай байх шаардлагагүйгээр өөрөө дотроосоо сэтгэл зүйн хүчтэй байх хэрэгтэй. Зүрх сэтгэлийн тэр тогтвортой байдлыг чи ямар нэгэн зүйлээс хамааралтайгаар олохгүй миний хөө тэ
чи өөрөө тэрийг өөрийнхөө зүрх сэтгэлээсээ, өөрийнхөө сүнс сэтгэлээсээ өөрөө тогтоож тэрийг тогтвортой байлгаж барьж чаддаг. Яг л ийм маш тогтц сайтай байшин шиг байлгаж сурах хэрэгтэй гэдэг бас нэгэн төрлийн мессеж буюу шаардлага гэж ойлгож болно. Тэгэхээр саний алдагдсан зүйл маань, салсан зүйл маань, эсвэл хүн маань, харилцаа маань таны сэтгэл зүйн магадгүй тогтвортой байдлыг хангаж өгж байсан бол тэр бол ингээд нөгөө emotional attachment буюу эмоцийн хамаарал, сэтгэл санааны хамааралтай байсан байна. Тэнгүүт мэдээж ямар нэгэн зүйлд бид нэр ийм эмоцийн хамааралтай те байнгут бидний өөрийн дотоод хүч бол рискэнд орж байдаг. Тэр зүйл алга болоход бидний сэтгэл зүй яах юм бэ гэдэг ийм эрсдэлтэй байдалд бид нар оршдог. Тэр бол мэдээж маш хүчтэй хүний зан чанар огт биш. Тэр бол ямар нэгэн зүйлсээс байнга хамааралтай байдаг хүмүүсийн шинж чанар. Тэгэхээр юунаас ч хамаарахгүйгээр эсвэл хинээс ч хамаарахгүйгээр та өөрийнхөө тэр дотоод сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн тэр тогтвортой байдал, аз жаргалтай байдал, аюулгүй байдлыг та өөрөөсөө дотроосоо олох хэрэгтэй гэдэг гол мессежтэй сургамжтай үйл явдал болсон гэж ойлгож байна. За тэгээд сүүлчийн үзэр бол энэ үзрийн сүүлчийн үзэр маань бол ерөнхийдөө 10 of Wands үзэр гарч ирсэн. Энэ бол маш таатах үзэр. Тэгэл учраа олондоо хэдүүлээ, учраа олцгоон хэдийгээр ингээд бүх юм замбраагүй, эсвэл байр суурь олоогүй, амжилтгүй ч гэх юм уу, нэг л юм сонин им их замбраагүй байгаа боловч ер нь бол аль хэдийнэ та амжилтанд хүрэх, өөрийгөө бүтээх тэр байшин барья гэж бодоход тэр байшингийнхаа эд хэрэгсэл тэр шаардлагатай материалыг уул нь бол хуримтлуулсан, цуглуулчихсан байж байгаа байхгүй юу. Гэхдээ яг тэр байшингаа яг ямар дэс дараалалтай, яг ямар материал нэг хаана орох уу альнаас нь эхлэх үү гэдэг тэр үйл ажил хэргийн тэр дэс дараалал нь зааварчилгааг нь та яг төлөвлөгөөг нь бүрэн гаргаж амжаагүй нэг тийм цагт оршиж байгааг бас илтгэж байна. Тэгэхээр үгсүгэ гэхэлэр нэг талаараа санаа зовлтгүй. Та бас хийх юмаа хийгээд ирсэн байна. Тэр материалуудаа ингээд өөрийнхөө амьдралынхаа амжилтыг сүнснийхаа тэр зорилгыг биелүүлэхийг байшин барих гэд хэдүүлээ төсөөлчих юм бол байшингийнхаа материалуудыг аль хэдийн цуглуулчих чи. Гэхдээ тэр байшингаа яг яаж барихаа яг одоохондоо хараахан олж мдээгүй байгаа тэр цаг үе дээр амьдарч байна гэж ойлгож байна. Тэгэл тэр зааварчилгааны төлөвлөгөө нь баг багаар орж ирэх болно. Мэдээж тэр бол таны дараачийн цаг хугацааны эрхэнд хэр их хичээл зүтгэлтэй, хэр их сэрэлттэй ухамсар тэлсэн байдал гэх мэт эдгэрэл ухаарал маш олон зүйлээс мэдээж хамаарна. Хэр хурдан тэр байшингаа барьж дуусгах вэ гэдэг нь. За хэдүүлээ дараачийн хаан хөдөрлөн орцгоё. Тэгээд ер нь бол маш их юм хэрэгтэй хэрэггүй мөрөөдөл, хэрэгтэй хэрэггүй юм хүсэл юм да. Хэрэгтэй хэрэггүй хүсэл, мөрөөдөл, амбиц, зорилго ер нь бол таны оюун санаанд байжээ. Тэр бүгд бол бүгдээрээ ямар ч яг үнэндээ ач холбогдол байхгүй. Яг л энэ зурган дээр ингээд 0-д жорлон руу хийцэн байгаа дүр зурагтай хүзэр байна л да. Тэгэхээр ерөнхийдөө таны одоо хүртэл бодож магадгүй үнэлжсэн, үнсэн гэж бодож исэн хуурамч юм үнцнийг агуулсан хүсэл байсан байна. Тэд нар бол ингээд цагийн эрхэнд угаасаа хуурамч байсан болохоор тэр хогийн сав руу, тэр 0 руу, жорлон руу ингээд угаасаа цаанаасаа баг та өөрөө ухаараагүй маа гэхэд ертөнц таны өмнөөс эн чинь ямар ч хэрэггүй үнцэнгүй хүсэл байна гэдээ ерөнхийдөө таны өмнөөс магадгүй жорлон руу эсвэл тэр хогийн сав руу хийж гисэн харагдаж байна. Тэгээ дээрэс нь маш их delusional гэж ярьдаг тийм дэлгүүлүү. Маш их юм хийсвэр, хуурамч, үзэл бодол, хуурамч, итгэл үнэмшил,
одоо бодит биш тийм за бараг л буруу гэж хэлж болох юм уу? Толгоон дотроос нь юм далавчтай unicorn гарч ирж байгаа хүзрэн л та. Тэгэхээр маш их юм хэрэгтэй хэрэггүй романтик те хит романтик ямар ч юм бодит амьдралын биш бас юм мөрөөдөл гэх юм уу? Хүсэл гэх юм уу? Танд өөрийн чинь сүнсний одоо тэр хөгжилт ямар ч ач холбогдол бүхий бус хийсвэр өнгөц магадгүй хүслүүд бодлууд үнцэн бэжээ тэр бүгдийг чинь ерөнхийдөө нэг сайхан цэвэрлээд delete таны тархинаас delete буюу устгаж байгаа гэж ойлгож болно. Таны ухамсараас чинь бараг хүчээр та өөрөө тэр одоо хийсвэр мөрөөдөд хүсэж байгаагаа ойлгохгүй бол ерөнхийдөө хүчээр ч гэсэн хамаагүй таны тэр тарих толгооноос чинь амьдралаас чинь зайлуулсан гэж ойлгож болно. Тэгээд дээрээс нь бас нэг юм за энэ улыг зарим хүмүүст л хараа шүү. Гэтэ яар бас юм мөнгөтэй холбоотой, мөнгөний шуналтай холбоотой нөхцөл байдал байсан бол л тоо. Гэтэ энэ улыг зарим хүмүүс их шүү. Энэ бол яг King of Pentacles үзэр маань Зонсны хаан гэх үзэр маань гарч ирсэн зурган дээр нь болохоор юм gold digger гэж ярьдаг шүү дээ. Мөнгөнд дуртай залуухан шар өстэй эмэгтэй хүн нэг юм өвөөг тэрсэн байгаа. Мөнгнөөс болоод хамт харилцаанд байгаа. Буюу яг одоо сүнслэг харилцаа, сүнслэг холбоос гэхээсээ илүү нэг юм арай өнгөцгөн хийсвэр зүйлтэй хамааралтайгаар тэр харилцаа холбоо үүссэн нөхцөл байдал зарим хүмүүст бас байсан байж магадгүй байна шүү. За тэгээд энэ бол угаасаа л одоо анханасаа бүтэхгүй зүйл байсан байна. Нар хүзэр маань доошоо харж гарч ирсэн. Энэ бол угаасаа юм аз жаргалтай хамтдаа төгсөх тийм учрал тавилантай бол зүйл байгаагүй бэжээ. Тэгээд ялцчихгүй одоо ингээд бүх юм дууссан game over гэдэг хүзэр гарч ирсэн. Одоо энэ талаар ерөнхийдөө аль болох чадхаараа эрт энийгээ даваад ард нь гараад амьдралаасаа ерөнхийдөө одоо амьдралынхаа тэр хэсгийг чөлөөлөөд, орон зайг нь чөлөөлөөд, өөрийнхөө тэр сэтгэл зоён ухааны, сэтгэл зүйн бүхэл тэр орон зайг нь чөлөөлөөд шинээр эхлэх, өөр тоглоомыг тоглох те энэ тоглоом бол ингээд дуусчлаа гэдэг утгатай. Тэгээд одоо таны эргэн тойронд бүх юм ингээд сүрээд байж байхад ерөнхийдөө ингээд тэр дэлхийг сүрж байгааг нийгэм эсвэл сүрж байгааг хит ингэж одоо тоохгүй өөрөөсдийнхөө аз жаргалынхаа юм бабл дотор бас байсан талаар хүзэр гарч ирж байгаа санагдаж байна. Магадгүй хит өөрийнхөө одоо жаргалдаа хит өөрийнхөө тэр хийсвэр байдалдаа жаргалдаа нөгөө буцантай жаргалдаа өөрөө төөрцөн бас нөхцөл байдал байж магадгүй. Тэгээд өөрийгөө бас хит ингэж одоо дүгийл гэж бодоод бусад хүмүүс бусад юмс бүгдээрээ зайл те би л одоо ганцаараа одоо мундаглаг амтан ч юм уу эсвэл одоо би л ганцаараа юм өөр төрцөн гэх мэтэр ингэж өөрийгөө бусдаас хит ингэж дүгийлгэх эсвэл өөр гэж одоо хит буруу талаас нь бардамналтай бас байж болохгүй. Хэрвээ тийм хүмүүс байвал аль болох одоо ертөнцийн энгийн эгэл жирийн зүйлсээс аз жаргал таашаалыг хүртхийг хичээгээрээ. Тэгээд бас ийм ямар нэгэн зүйлд шунаж байгаа бол байсан бол тэр өөрийнхөө шунаж байгаа хэрээс хитэрч байгаа магадгүй одоо ичүүр шившиг мэдрэх хэмжээний та буруу зүйл ч юм уу эсвэл ийм моралаас гадуурх зүйл оролцож байвал бас түүн дээр анхаарах хэрэгтэй. Бид нэр хүн болж төрсөн нь цаанаасаа төрөлхийн шившиг ичүүрийн мэдрэмж бол байх хэрэгтэй байдаг. Энэ бол бидрийг одоо хит их таашаал авах, хит их галзуурахтай, хит их төөрөлдөхөөс ерөнхийдөө хамгаалж байдаг дархлааны систем гэж ойлгож болно. Хүн шившигтэй мэдрэмж авах нь бол яг үндэ маш хэрэгтэй. Бас одоо эмоцуудын нэг байдаг. Тэгээд орчин үеийн нийгэм болохоор маш их зүйлийг бүгднгийн ингэж ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн нийгэмд хэдүүлээ амьдраад байгаа тэгэнгүүт
дэлхийн өнцөг болон одоо янз бүрийн газар хүмүүс янз бүрээр ингэж одоо моралын ямар ч юунд оршихгүйгээр маш сонин хачин зүйлсүүд бас их хийж байгаа. Тэгэхээр тэр зүйлд бас бити автагдаач. Магадгүй таны хүүхдээс бас өмнөөс ч харамсаад тий хүүхдээ энэ нэг юм муу зуршлаарсан ч юм уу, энэ нэг юм муу юм хийгээд байгаа тойргоос нь тий гаргачих юмсан, энэ нэг муу донтцсон зүйлээс нь ч юм уу, энэ нэг юм шуналтай бодлоос нь салгачих юмсан да гэж бас бодож иж магадгүй. За итүүлээ. Дараачихан өдрийн уншлага руу буюу сүүлийн өдрийн уншлага руу орцгоё. За. Элнээс нь эхлэх вэ. За гүүр бол шатсан гүүрний зурагтай хүзэр гарч ирлээ. Гүүр бол шатчихсан. Тэгээд энэ бас шатсан одоо шатаж байгаа тэр шалтгааны галыг та эсвэл нөгөө тал эсвэл ертөнц ерөнхийдөө одоо тэр галыг тавьсан байна. Шатах стол гүүрээжтэй. Шатлаа гэд таны ертөнд таны амьдрал хорвоо сүрчгүй гэдгийг бас анхааруулъя. Амьдрал үргэлжилсээр таны амьдралд өөр тэр шатсан гүүрнээс гадна өөр зөндөө сайхан зүйлс байна. Энэ зурган дээр бол сайхан цаана уултаа байна. Наана сайхан юм мод цэцэгстэй бүр юм сарнаан цэцэгтэй буюу танд бол амьдралд чинь одоо энэ алдагдсан гээгдсэн зүйлээс илүү өөр анхаарч хайрлах, үнэлэх, тэ талархах сайхан зүйлс бол байна. За тэгээд мэдээж саний болсон үйл явдал бол таныг бас нөгөөтэйгөр маш их юм төвчээртэй, хатуужилтай, дархлаатай болгоход зорьсон бас нэг юм бэлэг. Энэ бол яг гол болсон шалтгаан нь би түрүүн хэлсэн шүү дээ. Гол болсон шалтгаан нь бол биш. Гэхдээ тэр ирж байгаа үйл явдлын сургамжийнхан маань нэгэн жижиг бэлэг буюу давуу тал гэж бас ойлгож болно. За. Кофе. Ямар нэгэн зүйлд ялцчихгүй донтцсон байсан бололтой хамааралтай гэж ярьсан шүү дээ. Хэдүүлээ хамааралтай буюу дуу сэтгэл зүйн хамаарал гэдэг чинь ерөнхийдөө бол нөгөөтэйгөр донтолт гэсэн үг шүү дээ. Тэрэнгүүгээр бол ерөнхийдөө байж чадахгүй ч юм уу, эсвэл сууж чадахгүй ч юм уу, эсвэл хэд хамаарат байгаа. Тэр юм донтолтын хэмжээнд ерөнхийдөө илүү хазаасан, илүү төстөө донтолтын одоо мөн чанартай илүү төстөө зүйл болж исэн болохоор ялтчгүй бас таны амьдралаас холдсон зүйл байна. Хит бас амьдралынхаа хамаг юм хийж бүтээгээгүй сүнснийхаа зорилгыг тэр чигт нь бас бүрэн биелүүлж сургалт одоо сургамжаа ухаарлаа бүрэн авч хэмжээгүй байгаа гэдгээ санаж бас хэдүүлээ маш их юм даруухан humble гэдэг шүү дээ тэ англиар одоо дүлгүүн байх хэрэгтэй. Хизэж бас бүр юм өөртөө 100% бар нуналтай биел одоо бүх юмыг ойлгоцсон, мэдсэн, ухаарсан, ойлгоцсон бусад хүмүүсээс биел мундаг гэдэг ч юм уу тийм төрлийн одоо pride, бардамнал та байхаасаа хэдүүлээ бас одоо анхаарах хэрэгтэй байх нь. Яагаад гэвэл энэ бол танаас илүү газар очсон байгаа. Танаас илүү дээр хэмжээст байгаа хүмүүст магадгүй инээдтэй. За танаас заавалчгүй дээр биш юм аа гэхэд бүр хинт ч хамаагүй тэр бас хэд их бардан байгаа байдал чинь зарим хүмүүсийн хувьд бол бараг юм хошин шогийн үзэл бүршиг фаны инээдтэй санагдчих байгаа шүү. Яг бас тийм давхар утга агуулж байна. Ялтчгүй юм нөгөө органик те байгалийн бус ямар нэгэн зүйлд бас донтцсон байсныг нь таслан зогсоосон л үйл явдал тэнгэрээс ирсэн гэж ойлгож болно шүү. Таны өөрийн чинь сайн сайхны төлөө
бүр илүү сүнслэг тэр одоо хүчээ, сэтгэл зүйн хүчээ сүнсэр сэтгэлийнхаа тий бие махбод оюун санаа, оюун ухааныхаа тэр хүчийг буюу бүр илүү одооныхоос хөгжихийн тулд ерөнхийдөө саяны үйл явдал, гээгдэл, салалт, алдагдал болсон гэж хэдүүл ойлгоцгой. Тэгээд бидний одоо очих гээд байгаа эцсийн зорилго, эцсийн одоо тэр хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл тийм жинхэнэ амьдралаар буюу өөрийнхөө жинхэнэ сүнснийхээ мөн чанараараа, жинхэнэ хүслээрээ, жинхэнэ зорилгоороо, жинхэнэ замаараа алхах тэр очмоор байгаа эцсийн цэг байгаа гэж бодоход таны сүнс энэ хорвоод хүн болж мэдлэхэд, энэ гэр бүлдээ төрж мэдлэхэд за би тийшээ очихын тулд одоо энэ хүний амьдралаар амьдарч байна гэж сонгосон одоо эцсийн цэг дээрээ очих нь бидний бол мэдээж хамгийн эцсийн зорилго шүү дээ. Тийшээгээ очихын тулд яалтчгүй энэ үйл явдал бол болох ёстой байсан байна гэдгийг хэдүүлээ бас хүлээн зөвшөөрцгөө. Аль эрт хүлээн зөвшөөрнө, аль эрт ойлгоно, аль эрт ойлгож талархаж хүнд хэцүү юм болж алдагдаж, гээгдэж одоо ингээд сэтгэлээр унаж шаналсан ч гэсэн энэ бол бидний сайн сайхны төлөө болсон болж байгаа зүйл юм а гэдгийг бүр яг юм чин сэтгэлээсээ мэдрэх тэр үед бол маш хурдан дараачихаа амьдралынхаа одоо тэр хэсэг рүү орцгоно гэдгийг бас сануулж байна. За тэгээд энэ хүмүшлага ингээд дуусгая. Хэрвээ таалагдсан бол сэтгэлдүүлтэйгээрээ тэгээд үдсэнд баярлалаа хэдүүлээ дараачихаа сонирхолтой уншлагаараа уулзцгаая.